За найзуудын хүрээнд одоо юу гэдэг нэг архины хор хөнөөлийн тухай нэг жоохон мэдрэмж хуваалцъя гэж бодож байгаа. Энэ арх тий энэ архиталт ч гэдэг юм. Энэ бидэнд яаж ирсэн тий бидэнд яаж тохиолдсон зүгээр мэдрэмж гэдэг байна. Нэг ийм зүйлийг хуваалцъя. Олон нийттэй гэдэг. Бид нэг ямар нэгэн зүйл одоо хорт зуршилч гэдэг юм уу юу гэдэг үр дагаварч гэдэг юм нөхцөл байдал гэдэг юм. Ийм зүйл автсан ч юм уу энэ зүйлд нь бидэнд тохиолдсон ч юм уу зөвхөн нэг юм мэдрэмжээ хуваалцъя гэдэг байлаа. Олон архины хор хөнөөлийн тухай хуваалцъя гэж. Сайхан мэдрэмж хуваалцъя гэж байна. Онцох мэдрэмжээ хуваалцсан. Эсвэл сонсоо Тэгээ сайхан хэдүүлээс ямар цензургүй гэхдээ яг гол нь үнэн те бид зүйлийг ярилцъя гэж байна. Би бол одоо гарцсан байна тэгээд гэж гараад явж байна. Тэгээд би ч харвагаас л архиуж эхэлсэн мөө тэгээд тухайд 90-д он ч тэгээд бас амьдрал хэцүү байлаа. Тэгээд хэцүү байлаа гэл тэнд тэгэл бодолцсон л да. Гэж мөрөг 13 4-тгээс л анх ангаараа нэг жил архиугаал. Тэр архиад нэг гэрээс олгаалцсан нэг анд батка. Тэгэл ангийн хөвгүүд бүгд нийлж мэдгүй нэг 3 татсан уу жижиг хөрөнгөөр. Тэгэл анх тэгэж арх ууж үзчихсэн юм. Үгүй тэгэл чинь өөж найлаа зарим нэгэл янз янз л болчихсон. Тэг маргааш нь хоорондоо ярьцгаал. Аяаж нээж нэгэл. Тэгээд тухайн үед чинь болохоор ах нарыг харж энэ юу яаж байл шүү дээ. Ах нар чинь нэг архимар хаагаал байсан. Их том нэг амар лаг госоочсон архиуд юм болов гэл. Тэр чинь жоо хүмүүс юугаа мэдхгүй. Тэгэл анх тэгж уужсэн. Тэгэл ах нар чинь нэг архимар хаагаал нэг архим нэтэрэг гэл. Тэгүн гот тэгэл тэднийг харж л өсөж байгаа юм л да. Тэгэл яг шийдэлтэй одоо шийдэлтэй насан дээр тэгэл цаарандаа тэгэл яа гэх чинь нэг архимар өгөнд гаалцсан байсан мөн тэр чинь тэгэл нэг чинь өгөнд бас нэг манай нэг их ч бас урдаас байх өгөнд оруулаад ирсэн. Өгөнд оруулаад ирсэн. Тэгээд тэр надаар зааруулнаа. Тэгэл байрныхаа хүмүүстэй найзуудтайгаа тэгэл одоогоос динжимэн хооч хаарцах гээл гэдэг. Динжин гаргаж ирээд юуад гэдэг чинь зарах тэгээ 50 төгрөгөөр 100 төгрөгөөр ямар ч нуглаал зардаг байсан. Тэгэл оройн хурж ирээд нэг хүүхдүүд чи яах вэ? Тооцоогоо гээл цаана бахан мөнгө төгрөг илүүгээр тэмдэг дүүхэнд таваалтай. Чи нэг Осмолын байранд дээрээс нэг дээшээ гараад чартагаад гарч хөөрөө сучих тэг ууж нөгөөдгөөс ууж магаал. Тэгэл ихсэн дөө тэгэл. Тэгээс үлдээд хичээл мичээл яаж таастаа хичээл сурвал тэгэл хайсан шүү дээ сүлдээ тэгэл. Хүн тэгэл юу юм бэл л дээ тэгэл. Архичин биш гээл яваал гэдэг юм л гэсэн яг л архинд үнзгээ орчтой юм л. Тэгээ мэдтгүү тэгэл эхлээд сонирхож ууж байсан бол тэгэл сүлдээ тэгэл нэхэж уудаг болол тэгэл байгаа гэр орноосоо юм холгаална. Тэгээ нөгөө яачаал нэг мянган арх зардаг ус зөндөө ирмэринчээр мэддэг болцсон тэгэл. Ээлд чи юу л авдаг байл шүү дээ. Өдрөө ичдэг хойцдаг. Өнгөтэй өтөө надад бүгдийг л архинд өгч байгаа юм чи. Тэгээд нэг үтгэж чинь тэгээд зэрэгтэй басан. Тэгээд зэрэгтэй бол 6 сар ихний 6 чин зэрэг бол юуных нь арх байх. Тэгэл халуулаад ирэхээр бас дайргаал тэгэл нууж байгаа. Тэгэл энэ үдээр яваалах чинь нэг үтгэж чинь нас бол явд юм аа. Тэгэл ингээ яваадах чинь амьдрал тэгэл ерөөсөө ерөнхийдөө доош яваад байгаа мэддэг юм л шүү дээ. Хүн тэгэл нэг хүнтэй болоо жил гарan болоо тэгэл дандаа л архины асуудлаас болоо
хоёр тишээ болоод энэ тогтсон амьдрал байхгүй. Тэгээд хамгийн амар нь болохоор хэдэн дүүнэр байл гэж би чинь дөрөв дөрөв дүүтэй тэгээд харав 7-8 настайгаас нэгтэй архины зовхон хамсуулчихж байгаа байхгүй. Тэгэл үчир айлын том тэгэл намайг л асан гэл яг хараад явж байгаа юм. Тэг чин тэгэл тэрийгэ мэдхгүй. Тэгэл нөгөө орж айлын сүлд агсан согтуу тавьдаг болно. Ойролж байгаа агсан согтуу тавиад. Тэг муу ээж аваа хоёр бол их зовоосон. Тэгээд бидний шинээрээс баг нойртой онуулахгүй. Тэгээд одоо чинь шүн орж хитэн цагт унтдаг гэсэн нэг өөр цайлгад байлгадаг байсан юм шиг байлаа. Намаа тулах гал үз дараа нь тэгээд би чинь өгөнд нь орохгүй гэсэн илээ болоо мэдрэл мата олцсон л байж байгаа юм байлаа. Тэгээд ингэж явсараа ааман өнгөрөөл. Тэгэл нэг хэсэг тэгэл нууж махгүй нэг явж исэн аа. Тэгэл буцаал нөгөө хүрээлэл байж л байгаа юм чинь. Тэгээд ерөөсөө ажил хийн тэгэл мөнгө болвол арх. Тэгээд тухайн үед чинь нэг баялагын туслах чинь тэгэл анх чинь тэгэл 2000 он үед 1500. Тэгээ нөгөө хэд цалингаа өгөхгүй. Тэгээд тэн дотор орохоос тэгэл янз бүрийн ийш тийш нь олгож яан тэгэл уун. Ерөөсөө архил ерөөсөө архитай хамтлаа явж байгаа юм шиг тэгэл. Тэгээ баяр цэнгийн юм бол ерөөсөө дандаа баяр яслал тэгэл бүх юмыг дандаа арх. Тэгээ тэр тухайн үед тэгэл жаргалтай сайхан байна л гэж уугаал яваад байдаг. Нэг л том лаг гар шиг л яваад байдаг байсан. Тэгээ сүүлдээ амьдрал доошлж байгаа юм. Тэгээд ээж маань өнгөрлөө. Тэгээд хитэн дүүнэртэй авлаа. Тэгээд юус ухаан суух. Тэгээд ах таамаасаа за одоо чи айлын томатаа дүүнэр хитэн дүүнэр авч явна нэг. За тэгнэ мэгнэл гэлдэг байсан. Тэгээд нэг удаа буцаал нөгөө архи авах. Тэгээд энэ практиктай ерөөс өглөөл гарч ирнэ. Өглөө тэгээд хар өглөө гарсан шүү дээ. Тэгээд ерөөсөө тийм ажил нь тийм болсон. Тэгээд өглөө нөгөө иттгаа бол илдэг хангай юм яриад. Тэгэл хүм болно янз янзын юм ярина шүү дээ. Тэгэл уугаал гэдэг. Нэг мэд чинь тэгэл 30 гараад 40 гараад ирж байгаа. Одоо тэгээд сүүлд амьдрал бол тэгэл байхгүй. Тэгээд сүүлд гэр орондоо ч орох байхгүй. Тэгэл яах вэ тэр чинь тэгэл сүүлд нэг дүүнэ чинь том болно хөөс тоон. Тэгэл нөгөө эхлээл хүү хай гэдэг сүүлд тэгээ аргагүй шүү дээ. Тэгэл шүн болгон согтоор агсан согтоо тавиал ингээд ахарч ямар байлг байх вэ тэгэл гэр орондоо байхгүй. Тэгээд сүүлдээ хэдэн жил бол ер нь гудамжинд гарсан шүү дээ. Тэгэл энэ тийм яар сайраа яваал. Тэгвэл тэгээд доош орж байгаа гэсэн амьдрал нь урж байгаа гэдэгээс огт мэддэггүй юм байна л да. Тэгэл нэг өдөр нэг сүүлдээ архины шоконд орол. За ер нь өөх юм байна да гэл. Тэгвэл цагаад болохоор нэг аминд хайртай тэгэл. За ер нь бодё. Тэгэл найз нөхд ч тэгэл байхгүй болсон. Тэрээс бол сүүлдээ тэгээд нэг харсан. Тэгвэл гудамжинд арх уугаал явж байгаа. Юу өндөр хувцсоноор бол ерөөсөө тоохгүй. Тэгээд нэг аим шиг юм өнөртүүлээл. Тэгэл хүн амьтанд хөөгдөөл тэгэл. Тэгэд нийгмээс өрн тэгэл тусгаарлаж байгаа юм чинь. Амьдрах итгэл байхгүй. За ууж байгаа л үхнэ л гэж боддог. Тэгэл явж байгаа 90 сүүлдээ за ер нь одоо өөх юм болий гээл. Анх ч нэгэл тийм сэтэл төрөл за ер нь архинаас болий даа гэл. Тэгэл зарим таньдаг бас чинь архиа авах гэж байна. Гайгүй шүү дээ. Гарын дүүтэй ингээд юм ингээд явчихна. Яг хөө тэгэл ажил хийнөө бас тэгэл дундуур нь архи уугаал тэгэл баг. Нөгөө нэг ажил байхгүй мөнгөж байхгүй тэгэл. Толгоноос архил бодогдсон. Өөр юм баг. Тэгэл одоо сүйдээ за ер нь болий одоо ингээд зарим таньдаг басууд нь тэгэл яваад өглөө. Дээшээ заларчиж байгаа.
тэгэл зарим бас одоо дараагийн чи шүү одоо нээлж өглөөж байгаа шүү. Тийм ярьдгэлээсэн тэгэл тухай тоохгүй жаал яг нэг өдөр шоконд орсон л да. Архины шоконд ороод. Тэгэл түргэн дууц түргэнд яваал. За ах минь уугаад ах мэл өхөө шүү. Хөхөд бэлэн болцсон байна л. За тэгэл за ер нь болий гэл нэг шийдэл. Тэгэл манай нэг бас нэг найз байт юм аа. Тэр нас үлгэр дөрөөл бас хамт ууж исэн нөхөр тэгэл уухгүй бас нэлээд удаан удаж байгаа маа тэгэл нүдэн дээр ингээл архи уухгүй болоод ирэн гот тэгэл амьдралын сайхан мал зүс царай нүур царай тэр хүмүүс туусан хувц сонор тэгэл машин нэрэг мэрэг чинээс нүдэн дээр ингээл явж байгаа юм чигүй би яхаар ингэж болдгоо юм бэ тэгэл сүлдө бодож эхэлж байгаа. Тэгээ нөгөө ганцаараа байсан сүлдө дүүн мөнрээ санаал заагаа энэ нь одоо үйл. Тэгээд дүүнэрч одоо дайралтхан тэгэл арчаагаа гэдэг дээр хараад сүлд одоо уух бойл одоо тэгээд бүгд амьдралаа хойгол явж байгаа. Тэгээд сүлдээ за ирнэ бойл ингэж нохоо шиг амьдраж явах вэ. Одоо тэгээд уухгүй жил гарan болж байна л да. Тэгэхэд бол надад бол их өөрчлөлт гарч байна. Нэг зүстэй хувц сонорсон сайхан болоо. Хүн амьтанд тэгэл тойрон ирэн тойрон хүрээл гэсэн сайхан болж байна. Тэгэл найз нөхдүүдтэйгээ сайхан тэгэл амьдралын тухай ярьдаг болж байна одоо. Одоо цаашдаа яах вэ? Урд нь тийм бодохгүй шүү дээ. Тэгэл одоо ингэн төлөвлөгөө гаргаж байна одоо тэгэл шал ондоо ах トゥ амасаад тэгээ дүүн мөн гэсэн тэгэл баярлаад байгаа юм чинь. Тэгэл за би тусалж чаддгүй юм ах те ер нь архиухгүй хажууд ингээд байж хатал баярлж байгаа юм чинь. За хоол унтаа аа энэ үү гээл түлээ нүүрсний яаж ийн гээл над санаа тавиад эхэлж байна. Ингээл над урам ороод ирж байгаа. За ирнэ одоо болоод энэ заваа амьдралаас салъя. Одоо ингээл тэгэл явж байна. Заримдаа тэгэл уучих юм гардаг юм байлаа. Тэгэл тэн дээр тэгэл өнгөрсөн амьдрал бодгоцоо буцаа шалбаах нь очноод. Одоо ингээ нэг аятайхан явж байгаа дээр хүмүүс их дэмжиж байна. Таньдаг бас их дэмжээлээ. Тэдний усуудаа бас итгэлээ алдахгүй. Бас тэ өөрийнхөө төлөө одоо яа нэг хичнээн жил амьдрахчтай одоо. Тэгээд одоо ингээ сайхан байна уу тэгээд ажил төрөлж сайхан ер нь тэгээд архины асуудал хэцүү юу тэнцэн тэгэл цуус нулимс өхөл хагацал юм өхөл юм байна шүү дээ. Бүх муу юм бахан тэнд байж байна. Энэ бүхнийг хүн бол уугаа явж байхдаа ойлгодог юм байна. Тэгээд их ярина л да тэгэл аймаа харуулснаас гарчул ястаа нэрээ гэл тойрол тэгэл ярьдаг тэгэл байхгүй. Маргааш нь дахиад ярьж байдаг. Ерөөсөө тийм л тэгээд ер нь зориг гаргах энэ зориг бол хүнд маш чухал. За болий гэл ер нь эндээ шийдсэн бол эндээ нэгэл шийдвэр гаргаад эндээ зоригтой юм урагшлаа. Тэгээд эргэн тойрон байгаа усудаа харахад тэр дэмжлэг байна. Тэр усуудын нүдний гал эл хараад урд нь яаж хардаг гэсэн одоо яаж харж байгаа ч тэгс ондоо. Тэгээд бодол санаа гэсэн сайхан болж байна. Одоо тэгэл яасаа сайхан амьдрандаа гэж явж байна. Энэ амжилт амьдралаас гарсандаа одоо маш их баярлалтай юм аа. За нэг юм одоо нэг юм хөл. Ой одоо үнэхээр тэ арх уулгүйгээр одоо ингээд жил гарan болоо явж байгаа шүү дээ. Амжилт шүү дээ. Тэ ой архнаас гарна гэж бас хэцүү юм шүү. Яа. Тэгээд гарна гэж яах вэ? Би буруу ярьж шүү дээ. Арх уухгүй байна гэдэг бас хэцүү. Яа. Энэ бол энэ дээр л өстой хүн тэмцэл одоо амьдралын тэмцэл гэдэг нь тэндэл гарч ирдэг юм байна л да. Хүмүүс нь өөрөө л тэмцэнэ гэл. Тэр бол их хэцүү. Тэгэл эхний удаас нь тэгэл хамаагүй нөхөс гараад тэгэл хүүтгөөс гараад тэгэл юм дутагдаал яваад байна.
Тэгэл юунд хоол ундааш орж जैन. Тэгэл ингээл яг бодол санаачсан сүлдээ тэгэл сайхан цэцэрд юм хэлээ л дээ. Тэгээ ямар ч сан одоо уухгүй л гээл хичээгээл явж байна. Чивэл жингээр хүн байхгүй. Гой. За орим. Архины хор хүнэл аимшигтай. Тэгээ одоо ихэс гарахтаа ихэс төрөхдөө хүн архиар хөгжүүлж өсдөггүй шүү дээ. Тэгээд үнэхээр ийм хүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн аюултай хор хүнэлтэй тэр өстой аимшигтай дийлдэхгүй тийм хүчм хөсцөн юм ирж байгаа байхгүй. Тэгээ сая одоо ярьснаас ингээд сонсов. Гэхдээ одоо үнэхээр өөрөө өөрийгөө ялан хэлж аваа. Энэ залуу үнэхээр бахархаж байна. Тэгэхээр архины хор хүнэлж ямар ч хүн би одоо нэг эмэгтэй хүн учраас ерөнхийдөө бүсгүүжүүл маань айгүй хуудаг болчих. Одоо баарнд орё, энтэнд орё, дандаа хүүхнүүд сууж штэ. Тэгээд ер нь яг ганц бие хүүхнүүд гэх юм уу, одоо өргөдлөхөөс эмэгтэйчүүд гэх юм уу, амьдралыг нуран дээр авч явна штэ. Тэр юм хэцүү стрессийг тайлахын тулд архиар ингэж яадаг баг. Ямар ч хүн өөрийгөө архийг тохируулж хэрглэж ин стрессээ тайлж ин л гэж ойлгодог баг. Үгүй. Архи чамайг ууж идэг. Тэгэхээр гэр бүлтэй хүмүүс байлаа гэдэг гэр бүлийн харилцаа маш их тоолдог. Архи бол ерөөсөн хүний ааш ан шиг маш их эвдчихэдэг. Тэгээ эрүүл мэнд тал дээр бол ерөөсөн тэр элэг мэлэг одоо тэр Монгол хүн ч угаасаа архи шүүх тал дах муу гэд ярьдаг штэ. Тэгээд эрүүл мэнд талтаа бол тэр дотор 5 жил эрэхтэн бол үнэхээр мууддаг тэрийг мэддэггүй. А гэр бүлийн харьцаанд тэгэхэд одоо би гэдэг эго маш өндөр байгаа. Би л хийж чинь, би л болгож чинь, би хаяа гарахад яадны, би найз нөхдөд уулзаад яадны. Гэт бигээс болоод айгүй өөрийгөө тэгэж өндөр дүргэн гэдэг юм. Тэрнээсээ болж энэ гэр бүлийн харилцаан дээр өөрийгөө одоо үр хүүхэд болоод хань ижлийнхаа өмнө тэр айгүй мухад тэр зан гаргаж байгаа мэддэггүй. Яг архийг ууж явах уулаа гэхэд ер нь одоо идэрж байгааг мэддэггүй байх ёстой гэж ойлгодог. Гэтэл үгүй юм аа. Тэгээд одоо ажил төрөлдөөч гэлээ гэсэн одоо эмхцэгц байхгүй. Тэгээд сахилга баталдагдсан. Тийм юмнууд байдаг. Тэгээ янзаарч халаа. Найз нөхөд гэлтэхэд одоо жишээ нь юу л байгаа байхгүй. Тэр үед маш их олон найз нөхөдтэй, олон парагцтай, олон найз нөхдөд тэр нь дуудна, энэ нь дуудна гэл ингээл яах. Би одоо бодоход архины л найзтай байсан байл шүү дээ. 10 жилийн ангийнхан уулзсан дандаа архитэй одоо ингээл ерөөс 10 жилийн ангийнхан уулзсан архил гэж очдөг шүү дээ. Ер нь тэр архихгүй юм гэж юу байдаг. Найр наадам тэгэл ямар нэг хүндэтгэлийн юм байлаа л гэхэд ерөөс уухын тулд л очдөг. Тэгээд айгүй их юм алдсан байд. Одоо энийг бол яг ийм яриа ийм сайхан нөхдүүдийн дунд сууж ижил ойлгож байгаа байхгүй. Түүнээс биш чи ер нь жоохон хэтрээдээ шүү, чи ер нь уугаад дээ шүү. Ер нь чи нэг 2-3 хоног яадаг болчихжээ гэдэг нэг уудаг болчихжээ гэдэг ингээ хүн хажуунаас гэр бүлийнх юм уу нөхөр ч юм уу ингээд за ээж авч юм уу найз нөхд хэлнэ гэдэг тэр хүлээж авдаг. Тэгэхээр хүн хаана хүлээж авах вэ? Тэгэхээр нөгөө инээд хүртэл халдварладаг гэдэг штеп. Тэ зүгээр очиг зүггүй инээгээд байгаа хүнийг хараад хүн ингээд өөрөө ирэхгүй өхрөд тэгээд тэр аяараа хөхөрдөг тэр орчин за автобусанд төрч бай хаач вэ нэг юм инээд хүртэл халдварладаг гэдэг шиг. Хэрвээ чи буруу одоо зуршилтай тэ буруу бодолтой тийм хүмүүстэй нөхөрлж байгаа бол чи буруу тишэл явна. Чи хэрвээ
эрүүл зөв амьдрах гад тий зөв сайхан амьдрах гад явж байгаа хүмүүстэй нөхөрлөх юм бол чи тэр орчноо дагаад тэгэхээр хүнд орчин аюух нөлөөлтөл байгаа. Тэгэхээр энэ одоо ажиллаа хийгээл уугаал тэгэл болгож ин бүлдэж ингээл яваад идэг үгүй юм билээ. Хүн эрүүл амьдрах хэрэгтэй билээ. Тэд ер нь ингээд нэг монголчууд чинь дээр үе хүмүүс чинь ингээд хүүхдийнхээ хажууд маргалтдаггүй, гарч маргалтдаг ч юм уу те чимээ бүхэн тэр хавтаа ингээл өнгөрөөдөг гэсэн тэр уламжлал маань байхгүй болсон. Нэлх хүүхдийг энэ юу мэддэг гэсэн шиг хажууд нь ингээл тэ хэрэлдэх зодтолдох тэ тэр арх чинь муу юм хацдаг. Тэгсэн яасан нөгөө хүүхдтэй том болоод архиудаг юм байна гэсэн ойлголтыг өгдөг. Нэг тойр гэх юм бол зан аран шингийн өсвөр насны нь одоо тэ шилжилтийн насны үед зан аран шин маш идчихэдэг. Тэрний хор хохирол ямар айхтар ирдэг вэ? Чамаас илүүтэйгээр чиний дээр гаргаж авсан ааш аран шин, чиний дээр гаргаж авсан ахс сохтуунаас илүүгээр чамд айхтар дээр ахны хамаарлыг хацарч өгд юм аа. Тэгэхээр үр хүүхдээ болж байгаа юм. Тэгэхээр ер нь бол энэ архинаас холдох тухай одоо ухаарлд орж иж гин гэдэг бол агуу гайхамшигтай. Энэ ухаарлыг тосч авах хэрэгтэй. Хүний амьдралд би хэдхэн л удаа ухаарлд орж иж гэж боддог. Тэгээ монголчууд бол ер нь энэ буруу үйлдэл, буруу одоо дуршилж гэдэг юм. Энэ юмнасаа салсан цагт ямар ч хүмүүсийн сайн сайхан амьдрал нь сайхан болдог, сэтгэл санаа сайхан болдог, амар амгалан ирдэг, өөрийнхөө буруу зөвийг ялгаж сурдаг, өөрлөгөө харна гэж нэг юм харж байгаа. Энэ юуг бол яг нийгэмдээ бас сососоо гэж боддог. Тэгээ эрүүл хүмүүст бас архиуд хүмүүст ч гэсэн асуудал байдаг байхгүй. Уур уцаар ихтэй, гомдол ихтэй. Нийгэм аягүй стресстэй. Тэгэхээр уур уцаар яаж барих вэ? Тэгээ нэг номерын дайсан шүү дээ. Нэг л уур үрэл нэг л хүн муухай хэлэх юм бол тэр архийг барьж авч идэг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр уур уцаарыг яаж ялан дийлэх вэ? Яаж энэ уур уцаартайгаа ажиллах вэ? Яаж энэ гомдолтойгоо ажиллах вэ? Яаж аягүй хөнгөн сайхан амьдрах вэ? Тэгээ яавал амар амгалан амьдрах вэ? Энийг ийм уулзалт ярилцлага хүнд аягүй ухаарлаг өгч идэг. Хэн нэгэн чиний туулсан амьдралыг ярьж идэг байхгүй. Тэндээс маш ухаарлаг авчдаг. Тэгээд хүүхнүүдийг ер нь одоо эмэгтэйчүүдийг одоо ер нь их залуучжээ. Тэгэхээр энэ архинаас холдосоо энэ хохирол одоо хор хохирол энэ муухай юм авчирдаг энэ муухай одоо гэр бүлийг хүрт салгана тий архи бол нэгдүгээр сая одоо ярьсантай адилхан одоо хүний зовлон зүтгүүр нус нулимс тий бүр хамгийн муухай юм дээр тогтож байгаа юм байна. Тэгэхээр энээс салахыг л нийгэм цэвэршээсэй гэж аягүй хүсдэг. Тэгээд аль болох хүмүүст зөв талаас нь ингээд ойлгуулчихсан хэлж гисэн. Миний өнөөдрийн энэ сайхан ойлгож авсан амьдралдаа хэрэгжүүлж байгаа тий. Энэ юмнуудыг ингээд хүмүүс мэдрээсэй гэж аягүй хүсдэг. Тэгээд аль болох ийм юу асуудалтай байгаа хүмүүст хэрвээ өөрөө одоо би болохоо олж байна гэсэн юм бол туслахыг хичээдэг. Туслан гэдэг маань бол одоо хоол аваад хуц аваад өгтөө биш. Хүнд ухаарлал хайрлах шиг тийм сайхан агуу юм байдгүй байна. Тийм агуу тус байдгүй байна гэдгийг одоо л ойлгож байгаа. Эрүүл явахын амьдралын аз жаргал агуу. Тэгээ эрүүл явахын тэр аз жаргалыг амсч л явна да. Тэгээд би бол нэг тийм амар одоо тэр гудамжинд твтж байгаа ч гэдэг юм уу дэлгүүр хошооны өөдөнд ингээл өглөө мөглөө цуглцуулсууд тэгэл би архичин гэж боддог гэсэн. Гэтэл хүн цагаан цатаа архичд байдаг, ханы цад архичд байдаг юм байна. Тэ эхлээд бол хүн архичин болов гэж уухгүй шүү дээ. Амьдралд янз бүрийн юм тохиолдно. Стрессээ тайлгч гэдэг юм уу эсвэл баярлал цэнгэж гэдэг юм ингээл ууж ясаар айгүй амархан эмэгтэй хүн бол дамаа маш амархан хамаарал өртдөг. Ердөө эмэгтэй хүний эрэгтэй хүн бол 10 20 жил гэл явал харах хэрэгтэй
чинь боллоо. Эмэгтэйнд 2-3 жил хангалттай. Тэгэл харах хэрэг чинь болдог. Гарахад бас эрэгтэй хүнээс 7 дор үнэхээр маш их тийм чармайлт, тийм хичээл зүтгэлтэй, төвчээр төсөр хөлцөнгөө байдал энэ бүгдийг гаргаж эмэгтэй хүн ингээд юу яах юм болоо тий гэж боддоо шүү дээ. Тэгэхээр ер нь би эр хүний нэрээр эм хүний нэрээр гардаг гэж. Гэхдээ эм хүн нь зөв явах юм бол тий би эмэгтэй хүнийг гэрийн толгой хүн гэж боддог. Эмэгтэй хүн зөв явах, хань ижлээ зөв залах тий үр хөвгтдээ зөв үлгэр дуурайтай. Ингээд байх юм бол одоо миний нөхөр ч гэсэн архи хөдөөсөө одоо бол манайх архины хамаарал болж байгаа. Тэгэхээр айлд архины хамааралтай айл гэж байдаг бол эрүүлийн хамаарал нэг хүнээс эхэлдэг юм байна. Бидгийг ойлгосон. Тэгээд ийм муухай тий нохооч тоож долоодгүй нохоонд архи үгээлдэг долоодгүй байхгүй. Тэгэхээр нохооч тоож долоодгүй юм ийм сайхан тий хүн гэдэг заяаг олж төрчхөд ийм юмд живж явна гэдэг бол үнэхээр харамсалтай. Тэгэхээр нийгэм эрүүлж ирсэн гэж аягүй хүсдэг. Одоо ерөнхийдөө ийм өөрсдөө ялан дэлж байгаа хүмүүсийг ингээд архин дээр харж хахад тэдний амьдрал үнэхээр одоо эрүүл ухаанаар явж байгаа учраас дээшилт юм байна. Тэ ажил төрөлтэй бол ажилгүй болсон, ажил төрөлтэй бол тийм ээ ханжилтсаас болсон эргээд нийлэхтэй. Тэгээд одоо санхүү тал дээр ч гэдэг юм уу тэ бүх юм ингээд өөдөл твшилж байгаа энэ олон залуучуудыг хараад бүх юм сайхан руу явж байгаа юм харж байгаа байхгүй. Үнэхээр гайхалтай. Манай ялангуяа Монгол ирчүүд бол би Монгол хүмүүсийг хаан заяатай гэж үздэг шүү дээ. Тэгээд энэ өөрөөгөө ялан дэлж байгаа эрэгтэй хүмүүс бол үнэхээр юм хийж бүтээх тэр бол одоо жишээ нь зүгээр таран шинд байсан хүн компани захирал болж шүү дээ. Энэ юу эрүүл ухаанаар явсан гэж шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол яг алдаж эндэж болно. Ер нь бол альва энэ амьдралын тохиолдож байгаа бүх асуудлуудыг ямар ч хүн одоо тойрдгүй дайрдаг гэж би боддог байхгүй. Их бах хэмжээгээр бүх хүмүүс ингээд энэ юмыг туулдаг бах тий өвгөл хагцлын өнчрөл одоо юу гэдэг тий бүхэл юмыг тий одоо эдийн засгийн санхүүгийн үед эвгүй байдалд орох тий өрөнд орох ч гэдэг юм. Энэ бүх юмыг ямар нэгэн хэмжээгээр хүмүүс туулж идэг ихүү багуул гэдэг болохоос ш. Тэгэхээр ер нь бол тэгэхээр би ганцаараа энэ зовлонг туулж байгаа юм биш. Би ганцаараа надад яхаараа ийм амьдрал туулж би л болохгүй юм гэж бодож болохгүй байхгүй. Хүн болгон туулж байгаа юмыг чи давж тулаад гарах хэрэгтэй гэж би бодож байгаа. Тэгээд ялангуяа эмэгтэй хүмүүсийг яг ингэж сайхан ухаараасай тий айл гэрийн одоо сайхан голон тулсан эмэгтэй хүмүүс гал нь бол эр хүн шүү дээ. Тэгэхээр голон тулсан сайхан эмэгтэй хүмүүс нь архитарсгүй байгаасай, эрүүл зүй болохоосай. Миний өнөөдрийн мэдчихэж байгаа мэдрэмжийг тий миний өнөөдрийн наад жаргалыг архигүй хаа аз жаргалыг амсаж байгаа ийм амьдралыг хүмүүс үзээсэй тий тэрэнд одоо ингэ туслахад бол бэлэн байдаг. За баярлалаа. Баярлалаа. Үнэхээр одоо эмэгтэй хүний их хүний ийм одоо сайхан эрчүүдээ гоё хүндэлж хайрлж бас уламжлал сургаал гэдэг юм үү те энэ талаас нь сонслоо үнэхээр гоё санагдаж байна. Үнэхээр сайхан санагдаж байна. Би одоо бас ээжгүй өссөн болооч тэр нэг эмэгтэй хүнээс ер нь бол ийм сонсож байгаа яг бас энэ залуучууд маш гоё бас мессеж болгох гэж одоо бодож байгаа нийгэм дээр гэж. Тэгээ найз нэг жоохон юу гаж жоохон ч гэдэг өөрийнхөө мэдрэмжийг хуваалцаж өгдөлээ. За орсонд баярлалаа та бүхэндээ орой минь дөрвөө. Жоохон чанга яриад Архины хорхон бол асар их хэлтэй нөгөө хүрээний юугууд бол далаа гэдэг шиг л юм байна. Ер нь эхлээд шалтгаантай бодог байжээ. Сүүлдээ шалтгаангүй бодог болч. Архиуддаг бас нөхөн мэддгүн байна. Одоо ингээд архинаас холдоод бас л өрөөний ярьсан залуу шиг бас жил гарan болж л байна.
амьдралыг бол өөрөө хараад эхэлчихэж байгаа юм л та. Миний хувьд тэр хор хөнөөл гэдэг бол ерөөсөө гэр бүлд орж ирж байгаа юм шиг тач өтгөр. Гэр бүлийн харьцаа байхгүй болж байгаа юм. Ханижилтайгээ, өр хүүхдтэйгээ харьцахгүй болчихж байна. Нөгөө хүүхдүүд чинь өсвөр наснаасаа л миний арх ухыг хараад өссөн. Одоо ингээ эргээд харахад ямар тараам авсан бол айдаг штэ би. Арх ууж байгаа хүмүүс залуучууд их болчихжээ бас. Маш их залууч шүү. Харамсдаг юм би. Эргээд харахад тэр их олон жилийн архитект архин донд байх хэрвээ би уугаагүй байсан бол юу хийж бүтээсэн бол гэж бодохоор асар их харамсдаг. 20-ыг багтаа арх ууж эхэлсэн юм шүү дээ. Бараг насанд хүрээгүй багтаа ууж эхэлсэн баха. Тухайд бас л одоо энэ 70-80 оныхон бол ерөнхийдөө шилжилтийн нийгмийн яг юу гэх юм бэ? Золиоцохыг бас хааш хэцүү амьдралд болсон хүмүүс байдаг. Болцоод авалгаанд л явсан юм. Тэгээд одоо ингээд жид гараа арх уухгүй нэг эрүүлэр амьдралыг хараад явхад амьдрах итгэл олж авч байгаа юм шүү дээ. Хамгийн наацх нь. Хоёрдугаарт гэр бүлийн харьцаа сайжирч байгаа юм. Гэр бүлийн харьцаа яаж сайжирна гэхээр тэр хүмүүс надад итгэх итгэл эргээс хэрэгж байгаа нүдний гал цог нь эргээд бадарч байгаа харагддгийн угаасаа нүдэнд ирэлттэй бүгд мэдэгдэнэ. Тэр хүүхдүүдийн унсан сэтгэл, унтарсан гал эргээс хэрэгж байгаа нь угаасаа мэдэгддэг. Тэгээд өөрөө бол одоо хийж бүтээ. Одоо харамсаад явах уу? Одоо урагшаа хараад алах гэж өөртөө хэлдэг. За одоо бүтээж чадаагүйгээ хийж дуусга. Бодож исэн одоо бүтээ хий гэдэг тийм л бодолтой болсон л доо. Хор хөнөөлийн хувьд бол гэр бүлээс гадна нэг хүн архины хамааралтай байхад тэр хүний эргэн тойрны 20-од хүн давхар хамааралд орж идэг гэж би сонсч ирсэн. Тэр үнэ. Аав ээжээс ахуулаад гэр бүл хайрны жил бүгд үр хөвгт бүгд л сэтгэлийн зовлонд унж байгаа шүү дээ. Хаана хизээ хөлдөөд өгчих бол яаж бол хүн амтан цодуулаад зөвхөлөд өгчих бол мөнгөхийн санаа зовоостой нойрг хануулж байгаа үед өчнөө жид байсан. Энэ бүх нэрийг харахаар архины хор ямар муухай юм бэ гэдгийг бол ойлгочлаа юм л да. Нийгмийн ихэнх нь одоо архитект гэдэг юмд очжээ хараад тахт. Тэгээ одоо энэ залуучууд ялангуяа шижигнэсэн цагаан залуучууд энэ одоо архитектыг нь эднээс татгалзаад эргээд харамсахгүйгээр амьдрахын тулд архитектыг эднээс татгалзах хэрэгтэй гэж ойлгомоор байдгийн. Өнгөрснөө хараад харамсахгүйгээр хийж бүтээсэн юмтай өөр хөөхт наз жаргалтай сансан боцноо хийсэн, бүтээсэн, зорсон юм зөндөө хүрчихсэн. Тийм байгаас л гэж боддог л доо. Яг түрүүний энэ саний ярьснаа хүний амьдрал ирэнтэй бараантай. Тэр болгон дээр нэг тийм шалтгаан өгвөл арх уугаад байгааг бол би ойлгохгүй л байна. Өөрөө ч тийм байсан болохоор дараа нь эргээд бодоход ойлгодгүй шүү дээ тэрийг. Яах гэж уугаа гэж бодоод эргээд шалтгаан олдгоо. Тэр их сонирхолтой. Та нар ч гэсэн одоо ингэж бодоод үзээрэй эргээд яагаад дууссан гэдэг шалтгаан ч олддгүй юм биш шүү.
Тэгээд эхлээд нөгөө миний дөрөв чихэн хэлснээр эхлээд шалтгаантай оддог байлаа. Дараа нь шалтгаангүй уддаг болсон байна. Сүүлдээ нөгөө ахин давуулгаал дуусч байгаа шүү дээ. Би хаагүй болно, аж төрөлгүй болно, нэр төргүй болно. Улмал доош дээшээ гарсан хүн би бол мэдэхгүй юм байна. Одоо нэг юм боддог шүү дээ. Анх залуу байхад энэ тэнд ажил сурахад анкет бүүлэхэд архиудаг хэсэг гээд анкетэн дээр асуудаг. Баяр ёслол гэж бичдэг байсан. Одоо нэг тийм анкет бүүж үзхийсэн гэж их мөрөөддөг шүү дээ. Дааж нас минь нэвчлээ. Гэхдээ яг хөө эзэмсэн мэрэгчлээ. Тэр мандагийн миний амьдралын төлөө яаж тийм. Архиуж байгаа хэвчтэй шүү дээ. Эргээд би нэг сикээр харсан чинь гэр бүлэд хижих чадваргүй болцсон байхгүй. Үлэн нойтон зэлмэн тэр нэг ганц эмэгтэй хүн яаж тэр болгоод хийж чадах вэ? Үнэхээр эвгүй харагддаг юм байна. Яг энэ миний ярихнаас холдох болсон шалтгаан ерөөсөн нэг гэр бүл. Би одоо хэдэн жил хэднээс авах юм, хэд наслан гэж ярих авах юм гэж өөртөө хэлээд одоо авахгүй гэд өөртөө тийм амлалт өгөөл ирсэн. Одоо жил гараа амсаагүй л явж байна да. Тэр нь эцэст нь хэлэхэд энэ залуучууд миний эртхэн дээр энэ архины хамгаалаас холхон байсан дээ. Маш олон хүн одоо найз нөхдүүд ч юм уу таньдаг амьтны асуухаар архиуж байгаа л өгсөн гэдэг. Тийм нэр хүнд гүөхэж яах юм бэ? Хийсэн бүтээсэн юмтай нэр төртөө сайхан амьдарцгаая л та. Гэж уриад да. Баярлалаа авах. За тэгээд тэр одоо яг эд хийж бүтээх яг залуу насн дээрээ тий цогтой зулбаатай байх тэр насн дээрээ хүн уусаар хагаад хамаг залуу насаа барцсан байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ сайхан 90 хямрууд тий 90 ноён нурууд тий архихгүй байгаас гэж үнэхээр хүсдэг байхгүй. Үнэхээр гайхалтай архихгүй байх үнэхээр гайхалтай гоё амьдралыг өгдөг. Сайхан шүү. Тэгэхээр энэ ер нь олон түмний бол үнэхээр урайлмаар архинаас нийгмийн аюултай энийг одоо өвчин гэдгийг тэ баран бишэлтэй ийм өвчин гэдгийг сэтгцийн гомдлтын өндөр түвшингийн ийм өвчин туссан гэдгийг л хүмүүс ойлгосоо гэж үнэхээр хүсэж байна. Тэгээд бүх юм алдсан байдаг шүү. Төгсгөл нь үхэл ирдгээ. Тийм болохоор эртгэн дээр хүн ер нь заавал одоо нэг тартагтаа тулаад одоо гэр бүл гүйж гэдэг юм уу, орон гэр гүйж гэдэг юм уу, ажил төрөл бүх юмнасаа салж иж энийг ухаархал байхгүй. Эртгэн дээр өөрийгөө татаж авах нь одоо засаж залруулах, амьдралдаа алдсан бүхнийг засаж залруулах хэрэг болно. Тийм болохоор зэрэг яг ийм ер нь хүн бол нөгөө ийм альва нэг юм хамрагдах хэрэгтэй гэж би боддیں۔ Чухам итгэл үнэмшил нь хаана явж байна. Өөрийнхөө итгэл үнэмшлэр тэр байгаа газараа энэ бүх юм олж аваасаа тэгээд ер нь бол хүн хайр хүсдэг шүү дээ. Эрэгтэй хүн хүртэл зөөлөө болоо сонсохыг хүсдэг юм байна. Эрэгтэй хүн хүртэл хайрлуулахыг хүсдэг юм байна. Эрэгтэй хүн хүртэл урам авахыг хүсдэг юм байна. Ийм ярилцлагыг сонсч ижлээ нэг ойлгож авсан шүү. Тиймээс яг ганцаараа би бол хинч биш юм аа. Тэ? Бусад хүмүүсийн ярианаас өөрөө өөрийгөө олж авах. Тэг өөрөө өөрлөгөө харах. Зөвхөн архин талдаа биш. Бүх юм дээр амьдрал, ажил тэ. Бүх юм дээр тэр ялгаа цагийг нь олж авах. Харьцаанаас харьцаа гэдэг. Миний харьцаа хаана явж байгаа. Би амьдралд одоо энэ нийгэмдэр ямар төвшөнд явж байгаа юм. Би юу хийж бүтээж чадах юм тийм. Бүх юм дээр нь эрүүл саруулах гонор хандна гэдэг бол тэгэхээр одоо гайхамшигтай. Ийм юмыг бол ийм зүгээр сайхан юм ярилцлага ч гэдэг юм те. Ийм нэгнийхээ ярианаас л олж мэднэ. Түүнээс одоо яг нийгэмдэр бол ийм гэр бүлийн тал дээр, найз нөхдийн тал дээр, хамт олонны тал дээр ийм юм ярьдаггүй. Хүн сэтгэлийнхаа үгийг сэтгэлээсээ гаргаж иж энийг ухаарч идэг. Өөрийнхөө ярианаас ухаарч идэг.
энэ доторлогоо өнгөж харна гэж. Дотор хүнтэйгээ сайхан ярилцах. Би хинбэ гэдгээ олж мэдэх. Энэ айгу гайхамшигтай. Гоё. Тэгэхээр ер нь л бол би энэ гайхамшигтай юм одоо хараад одоо энэ олон сайхан залуучууд ийг сайхан архи дарснаас гараад өнгөтэй өвдөлтөө сайхан явж байгаа хараад үнэхээр баярлалаа. Ер нь хүний өмнөөс баярлна гэдэг бол маш сайхан шүү дээ. Үнэхээр гоё шүү дээ. Тэгэхээр зэрэг хүмүүс их үнэхээр одоо уриалж архи дарснаас эртхэн дээр би заавал баг уудаг штэ, би тааруулж уудаг штэ биш. Ерөнхийдөө л архи бол огт хэрэггүй юм аа гэдгийг л одоо хэлмээр байгаа юм. За сайн мэцгэнэ. Энэ одоо Монгол Улсын иргэний хувьд архины асуудал үнэхээр энэ нэгэнд маш их хүнд чочрол, ялангуяа энэ их завлан, энэ их хүнд амьдралын шуурганд ялангуяа архины асуудлаар залуу үеийн хүүхдүүд маань маш их хохирогч гарч иж байгаа юм. Үнэхээр энэ архи бол хэн нэг сөнөөж ийн гэж юусаа мэдгүй. Эхлээд уулзалт найр юу гэдгийг төрсөн өдөр ийм зүйлээр мэдгэдэггүйгээр эхэлдэг. Гэсэдэж эмэгтэй хүн ээж хүний хувьд дэлхийн Монгол Улсын иргэний хувьд хэлэхэд анх мэдгүй 16 наснда тэр үед цэрэг солилцож явах үед сэтгэл сан одоо бодохоор тухайд бол мэдээгүй ялах хүүхэд 16 нас өнгөрч байсан. Тэгээд цэрэг солилцох үед энэ уучгаа гэхэд бол үгүй гэж хэлжсэн боловч жоохон гомдолтой байсан юм уу? Дотроо нэг л тийм хэцүү байсан юм шиг. Тэрийг мэдхгүй тэрийг тэгээд авч ууж исэн. Дараа нь бодоход би тэр үед гомдолт хийсэн байж гэдгийг олж харсан. Тэр уусан тэр хүн харахад жижиг юм шиг бодож тэр архи намайг тийм хүнд миний хоолоор тавж орж надад тийм насан туршийн хатуу цавлан мэдрэмж үзэл гэж мэдээгүй. Гэсэн хэдиж тэр архи тэгээд тэр уухад маш хэцүү байсан учраас би дахиж архи гэдэг юмыг харахаас өөр хурж айж тийм болсон байсан өөрөө ч мэдгүй. Ахаа манайхан дээр наач уудгүй. Үнэхээр аавынхаа дэрэгт, дүүгийнхаа дэрэгт, гэрүүлийнхаа дэрэгт уудгүй байсан. Гэсэдэж нөгөө гадар гэрээсээ хол өөрийн амьдралаа үүрээд явж байхдаа бол ганц нэг пиавчдаг юм уучдаг байсан. Тэгээ багаар архи бол идчихдээ бэ гэдгийг мэдэхгүй л яваадсан. Тэгээд дараа нь хайцсан бүх зүйл өөрчлөгдөж эрх дураараа бардам нэг л их тийм маш их тийм өөрчлөгдсөн байсан. Хизээч тийм хайртай аавынхаа өмнө харихуун гэж төсөөлөөгүй бодож тэгээд аавынхаа өмнө архийг өмнө байгаа архийг хийгээд өгч явахд ууж явах шигтэй бас тэр аав гэдэг тэр их хүний хажууд архи авчичаад уучааш ярахад айгүй хүндэлтэй сэдв. Үнэхээр аавыг өнгөрсний дараа байж хатсан архи уухаа болоод татгалзаад өрлөө харчаад үнэхээр ямар амар мохоо болж өөрчлөгдөжсэнийг хараад үнэхээр айгүй сэтгэл ядарчсан. Манай болоо ирж өөр хүүхдээ зайг нь цодж өсгөөгүй
маш их хайраар эсгсэн. Миний яа тийм их дураараа бардам яас их бие тоосон бэ гэдэг олж харах тусам хэцүү. Юу их гэдэг нэг үл эцэг ихээ байгаа дээр тэр амир зүйлээс хол арх гэдэг зүйлээс хол байгаад аав ээжгээ байгаа дээр нь хайртай шүү гэдэг үгээс зүгээр сайхан хэлсэн. Хажууд нь суугаад нэг аяг сайхан цайгаа уугаа сууна наад жаргал юм л. Одоо буцаад ингээ босгоод ирч чадахгүй гэж гол гонсоод. Гэтэл аав ээгээ 4 жил гараа эрхөөгөө хүчсэн. Айгүйх үнцэнтэй цагийг хэрэгтэй хэрэггүй хүмүүс зориулсан мөртлөө эцэг гэдэг тэр агуу хүнийхээ хажууд байж чадаагүй. Мөн дүүгээ алдгаж байж чадаагүй. Манай хоёр бол би угаасаа дүүтэйгээ гурал ахт их ажралтай байсан. Тэр хоёртойгоо байж чадаагүй. Гэтэ надад суралцах боломжийг олгож өгсөн. Гэтэ манай хоёр өвдөхөд бол ямар тийм хүчрхэг дайчимсан. Би зүгээр л нэрэд нэг жоохон л халуурхад би энд хэцүү болтго. Тэгээд тэр маань тэр их өвдөлтийг даваад тэр нь надад хайртай л тэгэж байсан мэл. Архийг ерөөсөө л ууж болохгүй. Арх бол амьдрал дээрээс хүний амийг авах болохоор архийг ингээд уншихаар арх гэж уншигт нь 4 үсэг ордог. Үхэл гэж уншигт нь хайр гэж уншигт нь тэрийг мэддгүйж. Үхэл уучаад юу ч том явсан. Өөрөө хохироод барахгүй үр хөвгтөө дэрэгт одоо архихгүй ингээд архийг уухгүйгээд ингээд хичээгээд явж хахад бол эдий сайхан нар мандаж сайхан байгаа чсэн цаагаараа л нэр. Тэр өөрөө өөрийгөө сүрүүлж амьдрах ямар хэцүү байсан те. Тэр архинаас татгалзаад нүд онгооч, чих онгооч, хуулгаар алхаа гიშгэ минь зүг гიშгээд ирэхээр үнэхээр энэ дэлхийн ертөнц ямар сайхан юм. Энэ амьсгалж байгаа өглөөний дээр салхи агаар дээр нар хүн амтан бүгд утга учиртай. Одоо энэ амьдралаар очсон цаашдаа аюу удаан олон мянган жил амьдрах хэлсэн гэж аюу хүсдэг. Одоо дахиад цаашаа үг хэл яриа үйлдэл бүх зүйл дээр ерөөл хэлж сурж бусдад дамжуулж бусдаа суралцаж ингэж явандаа гэж бодохоор л үнэхээр гоё. Баярлалаа би баямсан бахуу л гэж бодсон шүү дээ энэ зүйлээс харахаар. Сэтгэлийн ямар амгалаа. Залуучууд гээд ахын байхгүй бүх насныхандаа архинаас л хол явах юм бол эрүүл амьдрах ад жаргалыг мэдрэх болно. Та нартай ард түмэндээ дэлхийн ард түмэндээ хайртай шүү. За баярлалаа бас. Ойч одоо яг үнэн бодит туршлага хуваалцаж байгаа найзуудаас баярлалаа. Найз архины ор өнөөлийн тухай хуваалцаж байгаа. Хуваалцаж өөр мэдрэмж гэдэг архины дутуугийн комплекс тэгэл сэтгэл зүйн байдал хэцүү шүү дээ. Ер нь бол эхлээл дурлж байгаа.
Миний хувьд зүгээр аавгаа ингээл архиуч тэр нэг үнэр зүгээр л хэвий юм шиг санагддаг. Тэгэл тэрвэрлтэй л унтчихийдэг. Зайдаг л биш. Уухгүй л гэж бодчихсон шүү дээ. Тэгэл анх архиуг 30 минут тасралтгүй нэгээл нэг олон асуудлууд байсан. Ямар асуудлууд байсан бүү мэдрээ зүгээр. Тэ нэг тийм байнгын айц төгшөөр юм л байсан л та. Тэгээд тэндээс нэг тийм чөлөөлөгч мэдрэмж аваад гой кайф авч ирсэн. Тэс үлдээ зүгээр яах вэ? Асуудлаас зогтож юм. Өөрөөсөө зогтож юм. Хөөрч юм, сэтгэл готорч юм, шүдэгдэж юм. Миний асуудлыг шийддэг. Сүүл тэгээс яг ганцаардалд оруулаад, айц давтуулаад бүх юм утгагүй болоод даралтны юм юу гэдгийг зүрхний юм үлдээ үхмэр санагддаг. Тэгээд даралтны юм зүрхний юм үгнийг халиал архиар дагуулж байгаа. Чийл гэж бодсон. Амар тийм сэтгэл хөдлөлд оруулаад. Юм утгагүй санагдал. Тэс үлдээ яг тэрнээс тэр яха бүлж гаргаад юм утгагүй болсон. Үсгийг үлсэлсэн мас. Ях одоо тэгэл уухгүй гэл хичээл явчихин. Яг би баярлах юм бэ тийм яг ингээд манай найз нөө ингээл гармааргүй ингээд тийм нийгэм рүү гармааргүй гэж тэгэл арх авчрал уулгаал тэгэл нийгэмтэй эргэж танилцаал ингээл явж ирсэн. Тэгээ зүгээр сүүлдээ бол зүгээр нэг тийм рефлексээр болж ирсэн. Зүгээр л уухгүй бол өдөрт нэг 100 200 доотлон тийм уухгүй бол тэг хэтрүүлэхээс айдаг болсон хамгийн амар. Хэрэг тарьдаг учраас. Зүгээр ууж явж байгаа л үхийл гэж бодчихсон. Амиа орлож биш тий. Зүгээр л үхийл гэж бодчихсон. Тэр надад хин хайртай байна маа. Тэр юус огт хамаагүй л юм. Лаач хэлбэлсэн. Зүгээр уухгүй байхад нэг зүгээр айтайхан амьдрна гэж юу хэлж байгаа юм те. Зүгээр айтайхан амьдрна гэж юу гэж хэлж байгаа юм. Яг одоо уухгүй байна. Гой юмуд болж л байна. Тэгээд материаллаг сэтгэл зүйн хувьд ч юм уу тийм уухгүй ингээд яаж уухгүй байх вэ? Суралцаал явж чинь одоо яг шинээр амьдрал сурах гал явж чинь архигүйгээр амьдрна өөрөө бас тийм бүх асуудалтай ингээд нүүр тулсан архигүйгээр дахтээ шинээр амьдрал сурах гал явж чинь шинээр төр чинь ч гэдэг юм уу тийм чараа архимас айдаг бодвол тэгсэн чинь гой юм зөндөө болж байгаа. Одоо тэгээд тэнд ингээд баярлаа. Сайхан шүү дээ. Ууж чаддаг хүмүүс байдаг. Бид нар бол өөрийн хуугаал асуудалгүй уугаал явждаг гоё л аа. Би бол чадахгүй юм байлаа.
бүр айдаг одоо юм. Энийг зөв айц гэж нэрлэлцээ явж байгаа. Хөөр утархаар амар. Тэр юм ярмаар л байна. Ингээд байж да. За наач. Архины хор хөнөөдрийн тухай маш олон манай зүйл ярьж байна л. Амар. Тэгэхээр одоо нийгэм гэж ярихгүй гэдэг шүү дээ. Сайн. Өөрийг л мэдрэмж ярьдаг. Нэг архины би бас тодорхой хугацаанд архины хамааралтай явсан гэдэг шүү дээ. Хамааралтай. Ихтэй яг зүгээр энийг мэдэхгүй байжгаад нэг мэдхэд л гэж байна. Нэг мэдхэд л. Нэлээд уудаг болцсон байсан. Нэлээд уудаг болцсон. Тэгээ яг азар нөгөө сайн найзын буянд гэдэг юм. Энэ зүйлийг ойлгоход шүү дээ. Архийг уухан. Тэгээ яг энэ архийг уусан бай. Архины хамааралтай болсон бай гэдгийг хүлээн зөвшөөрөхөд маш амархан нэг юм асуудал зүй байдаг шүү. Маш амархан гэдэг. Хүмүүс айгүй хэцүү гэл. Хэцүү байдаг л. Тэгээ миний хувьд л гэж байна. Нөгөө өнгөрсөн амьдралдаа ямар амьдралд боломжууд одоо таарсан бай, өчөрсөн бай. Түүнийг юунаас олж хэрхэн одоо холдсон бай, өндөрсөн бай, алдсан бай. Магадгүй хэнийг омдоосон бай. Өөртөө нэг юм жижигхэн юм маш энгийн асуултуудыг тавихад л үүний цаана ерөөсөө архил гэж. Тэгээ архинд буруу байхгүй. Архийг бий авч уусан гэдэг шүү дээ. Энэ нь одоо надтай холбоотой асуудал. Би тэгээд энэ архийг уухгүй байхаар шийдсэн гэдэг байна. Тэгээ энэ зүйлийг хол хөндөө байхын тулд ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах юм байна гэдэг нэг мэдрэмж төрөд байгаа. Шийдвэр гаргах. Ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр ямар нэгэн зүйлээс хол байх боломжгүй юм шиг санагдаж байна. Түүндээ үнэнч байх бас өөр түүндээ буюу өөртөө гэдэг үнэнч байх нь гэдэг юм. Та юу гэж бодож байна? Би үл нэг тийм мэдрэмж байна. Сонирм болсон чинь тийм айц гэдэг биш юм аа. Тэгээ хариуцлага авшиг байна. Яг бол сая ярьсан усуудыг нэ биер туулсан тийм мэдэрсэн. Хамгийн их мэддэг юм шиг эсвэл юу ч мэддэг юм шиг гэдэг. Яг сэтгэлийн хөдөлгөөнийг захирах гэж оролдож шүү дээ. Нэг байдэн тэр нэг уйлж ярьдаг зүйлээ инээж ярьдаг өдөр болно гэдэг. Тэг чамгүй хугацаа дуулсан шүү дээ. Усууд их дараах юм. Тэр талаар ярихгүй. Би хүртэл одоо хэлэх үү болох уу гэж. Тэгсмэглээ ганцхан тэр л нэг үр дүн гэдэг юм те. Энэ амлж болохгүй гэж шүү дээ. Тэр дарах марахтын ойлголтыг бол мэдэхгүй гэж шүү дээ. Амьдралаараа тоолж шүү дээ. Мэдрэмж шүү дээ. Тэр мэдрэмжийг яаж үгээр илэрхийлдэг мэдэхгүй шүү дээ. Нэг зүрх сэтгэлээр аав шүү дээ. Бүгдийг мэдэрч авч. Бүгдийг эрэгтэй эмэгтэй хөгшин залуу хэрэггүй. Тэр нас тийм хамаа байхгүй шүү дээ. Зөв бодож ирсэн тийм нэг ухамсарын асуулт. Хүүхдлээ уун гэж бодчихсон. Тэгэл гар цайгаал байгаа л та. Ямар ч хэсэн нэг юм тасрахгүй ч гэдэг юм одоо янз янзаар үзээтэй. Тэгээ сүүлд миний чинь өвчин гэдэг юм мэдчихэв ч тийм. Өвчин нөгөө өөрөө энэ сэтгэлийн юм гэдэг шүү дээ. Тэр биш болчихж байгаа байхгүй. Тэгээ өөрөө тийм захирах боломжгүй гэдэг шүү дээ. Яахгүй.